Хүүхдийн хэрэгэлсэн живхийг ил задгаа байгальд хаях асуудал тасрахгүй байна. Тухайлбал богдуулын хүрэл тогоотын аманд ууланд хаягдсан живхийг байгаль хамгаалагчид цэвэрлсэн байна. Байгаль хамгаалагчдын хэлж байгаагаар ганц живхээр тогтохгүй бөөл амын зан үйлтэй холбоотойгоор иргэдийн хайсан хатаг зэргийг ч мөн цэвэрлэдэг гэлээ. Иргэдийн мухар сүсгээр сүслэж хайсан хатаг живх нь байгальд нөхөж баршгүй хор хохирол учруулдаг байна. Тухайлбал живх нь 400-аас 450 жил байгальд шингэдэг бол пластик хог хаягдал 1000 жил, архины шил 100 жил, хатаг 500 жилд шингэдэг аюултай хог хаягдал бордог байна. Та яагаад хогоо ичвэ? Чамд хамаагүй. Чамд хамаагүй. Юу ч энэ хогоо аваа явахгүй юм. Хүмүүс хайжлаа төстэй. Хүмүүс төстэй зүг хайжлаа шүү дээ. За үзэгчдээ яг энэ мэтчлэн энэ бол мэдээ жижиг үйлдэл яг та бидний яг энэ гарч байгаа үйлдэл бол цаашаа томорсоор яг энэ буугдуулны ойролцоо одоо хүүхдийнхаа памперсыг хаях за шашны зан үйлтэй холбоотойгоор за хадаг яндар зэрэгээ одоо ингээ хаях ийм тохиолдлууд гардаг. За сая эргэлэхэд зөв шууд хайчлаа. Би хүн зүрх очиод яг асуухад бол за угсаа хүн болгоны гаргадаг үйлдэл гэж. Гэхдээ яг энэ богдуул руу авирдаг иргэдийн хувьд бол бас харьцангуй соёлтой хүмүүс гэдгийг бол түрүү байгаль хамгаалагчид хэлж байна. За яг энэ гардагаас бусдаар яг богдуулын бусад амнуудад ч юм уу иргэд бол хүүхдийнхаа памперсыг ингээд авч хайчдаг. Заавал байгаль хамгаалагчаар юм уу холбогдох албаны хүмүүсээр хэлүүлж яг тухайн одоо үйлдэлээ засдаг ийм хүмүүс ч гэсэн байна гэдгийг хэлж байгаа юм аа. Манай зүүншээ хөрхрөг яам штэ. Скай сорттой. Тэнд л хайсан байл л да. Юуны тэнтэй хүмүүс хүмүүс хайцсан байдаг л да. Тэгээ бид нар манай байгаль хамгаалсан боломжоор тэгэл юу л цэвэрлэдэг л да. Тэгээ голцоо залуу гэрүүлүүд л гэдэг бас хүүхдийнхээ хогийг самааг байхгүйгээр тэгэл хог л хог штэ тэгэл чи. Хогоор тэгэл хайчих хэрэгтэй манай залуучууд. Тэгээ яг энэ пампросоос гаднаас ингээд тэр ламнарт хандаж хэлэхэд ингээд битгий ард гэдэг ингээд хямрын дарцыг хадаг яндар ингээд хөч явуулаад чи тэд нар чинь бас тэгээ ингээд маш их ингээд модноос говьчдаг модыг бүр ингээд боомлчдаг. Тэгээ тэрийг бас бид нар байнга цэвэрлэдэг. Тэр бол хог л болдог. Байгалаар л байх хэрэгтэй. Тэр хадаг яндар тэр хямрын дарцаас гэр орондоо л хатцгаа гэж уриалмаар байна. Идэж ус юмныхаа ууцсав тэгээ үедгийн памперс одоо юу гэдгэнтэй илүү хогоо авчраад энэ хогийн сав хангалттай байна шүү дээ. Тийм тайжийг бол бас их сайхан бид нар энэ олон жил бас энд бидний хойчин өөр хөгтөч гэсэн энэ сайхан ангайгаар амьдрын шүү дээ агаараар нь тийм ээ. Тэр памперс хадаг хоёрыг хэвээр ойлгохгүй байна. Хадаг бол яг юунд итгэж найдаад тэгээд тэнд хаяад байгааг ойлгохгүй. Тэр чинь тэгэл хог болоод болт шүү дээ. Хүүхдийн живхийг ээжүүд тусгаалan боо цэвэр газар хаях ёстой гэх ойлголтоор ил задгаа орчинд хаях нь түгээмэл хэвээр байна. Гэвч энэ нь хөрс ус байгаль орчинд хамгийн ортой нөлөө үзүүлдэг хог хаягдлын нэг юм. Судалгаагаар нэг хүүхэд биедан ариун цэврийн дадалтай болох хүртлээр дунджаар 4000 орчим живх хэрэгэлдэг байна. Энэ нь байгальд хоримтлагдах хог хаягдлын хэмжээг улам нэмэгдүүлж байгаа юм. Нөгөө төгөр байгаль дэлхийгээ хордуулахгүй хог хаягдлаар бохирдуулахгүй байх нь иргэдийн ухамсарын асуудал юм а. Мөн өөрсдийн мухар зүсгийн хүрээнд хадаг живхийг цэвэрхэн газар хаях ёстой гэсэн ойлголтыг засах шаардлагатай байна.